Дэлгүүрүүдээр ороод ном хайхаар аюу хязгаарлагдвал хүрээнд байгаад идэг гэсэн. Яг өөрөө бодитоор энэ хөвлөд хийгээд үтсний дараа л ховор байдаг шалтгаан энэ юм байна л гэж бодсон. Ирээдүйд одоо оруулж байгаа хөрөнгө оруулалт гэсэн юм. За өдрийн төргийн бизнесийн подкастын сонсогчдод бас үзэгчдод бизнесийн ерхий редактор даваад ирж байна. За өнөөдөр бид подкастаараа номын тухай ярина. Ингээд зочноо танилцуулъя. Нар мандах. За номын хорхоот ингээд хэлчихэд болох бах. Хүүхдийн ном эрхлэн гаргадаг юм хүн байна. Манай студид ирсэнд баярлалаа. За сайн байцгаана уу. Студидтэй ингээд урьж оролцуулсанд баярлалаа. За тэгэхээр одоо ном унших гэдэг энэ дадал маань өнөөгийн одоо энэ технологийн хурдтай өөрчлөлттэй энэ нөхцөлд бас нэлээд үн цэнтэй болж байна. Тэгээ хавардж байгаа учраас тэгэхээр би ч гэсэн одоо багасаа бас номтой нөхөрлж өссөн. Тэгээ таны бас одоо анх номтой танилцсан түүхийг бас сонсмоор байна тий. Миний хувьд хөдөө суманд өссөн. Тэгээ ерөнхийдөө манай аав ээж ах トゥ сая их ном уншдаг хүмүүстэй ээж таарад. Тэгээ их ном уншна, ороодоо их ном уншуулдаг нэг тийм зуршил тогтчихсэн. Дээрээс нь сургуулаас энд их нөлөөсөн. Манай сумын сургуулийн Дорн тамгийн Баяндан сум гэж байгаа. Зөв. Сургууль маань өөрөө хүүхдүүдэд номын сайн нөхөр гэл нэг хөөрхөн хөтөлбөр гаргах чинь тэрнгээр чинь тэрнийг тэр хөөрхөн гэдэг бичиг авахын тулд ном уншихгүйгээ дээ шүү дээ хүүхдүүд. Тэгээл нэг зөндөө их ном аваад ирэнгүүт манай ээж авчирсан номнуудыг шалгаж чад. За энэ чинь унших ном, энэ чинь унших болоогүй ном гэд бүр ингэж ялгаж өгдөг гэсэн. Тэгээл нөгөө номоо дуусгана гэл сачаал дараагийн ном гэд энэ өөрөө номонд дурлуулахад бас айгүй их чухал нөлөө үзүүлсэн болов гэж боддог та. Аав ээж ямар мэрэгчтэй хүмүүс байсан бэ? Айхтар ээжтэй тий. Манай аав чи ерөөдөө жоохон урлагийн мэдрэмж өндөртэй мужаан чинь бас нэг театрын эрхлэгч хүртэл хийжсэн тийм хүн байгаа. Ээж болохоор нэгтлэн ер нь ном их уншдаг тийм талын хүмүүс байсан. За энэ маань бол одоо миний багцаалж байгаа 90-ад оны үе ах тий. Одоо нөгөө нэг лааш хөдөн зэлбэг байсан үе тий. Одоо цахилгааны хязгаарлалтыг би бол бас сандгийн ингээд би бол бас хөдөө хоньны бэлчээр ном уншдаг байсан байхгүй. Тэгээд дунд сумын сургуулиуд чинь ингээд заримдаа хөлт чинь, заримдаа цахилгаанг бол чинь янз янзтэй. Тэгээд янз бүрийн нөхцөлд ном уншижээс яг тэр үеийн одоо ном уншижсэн одоо орчин нөхцөл их юм уу? Таны авч ирсэн мэдрэмж бас хамгийн гоё номууд гэвэл бас яг жоохон дэлгэрэнгүй ярил тий. Тэр үед чинь манай сум бол тавгүй байсан. Тэгээд тавгүй учраас бүгдээрээ л аваа ирдэг. Их тийм үе л la. Тэгээд хүмүүс ингээд томчууд хүүхдүүдэд ингээд чихэр аваарай гэж мөнгө өгдөө шүү дээ. Тэгээд гот нь жижигхэн дэлгүүр дээр очиалаа авах дуртай. Яг бол нэг номоо уншмаар идэг. Нэг сонирхолтой хэсэг дээр дууссан номнуудаа унших хүсэлтэй. Тийм байж илээ. Тэгээд ном уншиж явах зураажсэн мэдэрчсэн юм бол хүжийн гал гэж зохиол идэв шүү дээ. Тэр нэг лам номоо уншихын тулд хүжийн зүгээр нэг жижигхэн гэрлэр өсөг өсгөр уншдаг байсан. Тэр ч гэсэн уншиж явах явстаа бас суралцах том юм болоо. Тэр лааны гэрэлд би уншиж байгаа нь хүртэл айгүй чухал үндсэнтэй мэдрэмж бас тэгж авдаг байсан. Ер нь зүгээр тэр цагаас хойш яг ном унших дадал одоо унших номын төрлүүд яаж өөрчлөгдсөн бэ? Түрүүн та ярьлаа шүү дээ чи ингээд одоо уншиж болох ном одоо болоогүй ном ч гэдэг юм уу те. Ер нь яг тэрнээс хойш өдий хүртэл яасан номтой нөхөрсөн түүхээ яахан дэлгэрэнгүй яриад. Ер нь тэгээд ялчгүй нэг номонд дурлцсан чинь хаач явсан ном л уншаад идэм билээ. Ном сонирхол. Тэгээд чинь зохиолын ном чих уншлаа. Тэгээд нэг сүүлийн үед бол айгүй хүний хөгжлийн ном. Хүүхдтэй болсноос хойш хүүхдийн боловсролыг яаж олохгүй, хүүхдэд ямар хүмүүжил хэрэгтэй би чинь одоо нэг бүх хэмиг сайн мэдгүй анхаал хийж болж байгаа хүн шүү дээ. Тэгэхээр тэд нартэй би яаж туслах уу гэдэг энэ юмнууднаас их янз янзын төрлийн ном их уншиж байгаа та. Тэгээ Монгол ном ч уншина. Өөрийн ганц мэддэг гадаад хэл солонгос хэлээсээ ном гэсэн нэг уншиж. Та солонгос төгссөн гэсэн үг. Энэ солонгос нэг магистр сурч байсан. Ер нь зүгээр яг уу ном унших дадал гэдгийг одоо яг орчин үеийн ингээд одоо өнцгөөс ер нь та бас юу гэж тодорхойлох вэ? Энэ яг юугаараа илүү одоо үнцэнтэй юу гэдгийг орчин үед мэдээлэл бол маш их болсон те. Гэхдээ ном унших гэдэг маань ер нь яг зүгээр хүний тань мэдхийн хувьд одоо иш холбогдол нь яг өнөөдрийн байдлаар та юу гэж харагдаж байна те. Тэр тал дээр нэлээд бодохоор юм лээ. Хүмүүс одоо бүх юм цахимд шилжсэн номыг ч гэсэн цахимаар уншия гэдэг нэг тийм хандлагатай шүү дээ. Kindle-д уншчин тэр ингээд подкаст юугаар сонсоод болчихно гэдэг ч юм уу те. Сонсохоор хүн чи яах юм? Урдах юмаа хийгээл тэгсэрнээ сонсоод нэг кино ч юм уу дуу сонсож байгаа юм шиг мэдрэмжээр явчихна. Цахим юу болонбод миний хувьд ингэж уншиж үзсэн ч гэсэн миний хараанд их нөлөөлөх юм байна гэж үзээд тэрөөс тхийг хүсээгүй мэдээж хол аялж байгаа нөхцөл байж болох юм харин яг цаасан хэвлэлд ном надад юугаараа өөр санагдаж байна гэхээр тэрний би барин тэмдрэн дээрэс нь анхаарлаа хүссэн үсэг төвлөрүүлж уншина. Нэг үсэг нэг өгөөдбөр үлдээхгүй уншиж би тэрний агуулгыг бүтэн ойлгоно. Тийм учраас ном маань өөрөө ингэж байвлыг чухал гэж үзэж байгаа. Дээрээс нь
номоор дамжуулаад олж байгаа тэр мэдлэгийг бол хэлэх аргагүй тийм өргөн хүрээний мэдлэг шүү дээ. Би тэр ингээ Итали ямар байдгийг мэдэхгүй тий очиж үзээгүй учраас Японыг бол мэддэггүй байсан очижээч л мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ингээ улс улсын соёл айлсвал бидний айл хизээнэ өнгөрсөн цаг үеийн түүх тэр зүйлийг бид нар номоор дамжуулж мэдж байгаа. Тэгэхээр асар их мэдлэгийн их үүсвэр нэг уурхай гэдэг тэр бүх юм энэ номонд байна л гэж үзэж байгаа. Тэгэхээр бодит номонд их дуртай. Хүүхдүүдээ ч гэсэн тийм ч номонд дурлуулж уншуулах сонирхолтой. Ер нь хүүхдүүд гэснээс бас хүүхдүүдэд одоо энэ дадлаа яаж одоо шилжүүлж юм те тэр талаараа ярил мэдээж гэрт бол бас гэрийн номын сан гэж байгаа гэж бодож байна. Гэрт бол гэрийн номын сан байна. Хүүхдүүдийг тустай. Хөрөвт хоёроос тустай. Тэгээ хүүхдүүдэд тэрнийг олгохдоо ер нь бол хүмүүс төрсэн цагаас нь баг эхийн хөвлөд байхаас нь эхэлсэн дээ. Энэ хүүхдүүдтэй үлгэр уншиж өгөхөөр хүүхэд угаасаа л тэрнийг сонсож үснэ, ээжийнхээ дуу хоолойг, аавынхаа дуу хоолойг сонсно гэдэг утгаараа хөвлөд тахт нь уншиж өгдөг байсан. Төрөөд өнгөрч ингээд мэндэлснийхэн дараа ч гэсэн үлгэрийг уншсаар л байсан. Яг бол тэр хүүхдийн үгийн баялагт нас нөлөөлөд байна. Байнга сонсож байгаа учраас хурдан хэлд орчиж байгаа. Манай гурвт гуруулаа өрхөөс өмнө хэлд ороход яриад эхэлсэн. Хүмүүс бүр хөлд орсон юм уу, хэлд орсон юм уу гэж бүр гайхдаг байсан. Яг бол байнга харьцаж байгаа. Намын уншиж өгнө, үлгэрийн уншиж өгнө, нөгөө үлгэрийн баатруудаа хоорондоо ярилцсан ингээд харж ин тэр хүүхдтэй би чинь байнгын харилцаа үүсгэж байгаа. Тэгэхээр энэ дээр айгуу чухал нөлөө үзүүлж байна. Аяанда хүүхдүүд ээжээ ааваа ингээд орой намаа уншиж өг гэдэг ингээд заавал намаа барьж ирдэг. Одоо тэгдэг хүүхдүүд нь айгуу ховор шүү дээ. Харин ер нь ховорцсон юм бэлээ. Гэхдээ сүүлийн үед бас хүмүүс нэг хүүхдээ номонд орлуулж уншуулах сонирхол өндөртэй болцсон юм байна. Нэг хэсэг бол бүгдээрээ л завгүй амьдрал те бизнесээ мөнгө олын хурдхан шиг сайхан амьдрыг гэжсэн л одоо гэр бүлийн уур амьсгал чухал хүүхдүүдийн ингээд боловсрал чухал гэдэг юм руу ингээ хандаад эхлэнгууд бүгдээр арай өөрчлөгдөд эхэлж байгаа. Тэгэхээр маасаараа өөрчлөгдөөл явж байгаа байх гэж бодож байгаа. Бага насны хүүхдтэй байгаа үед гэрийн номын сан байршил айгүй чухал юм байна. Зөв. Ихэнхдээ хүмүүс чинь нөгөө номоо аваад айгүй өндөрт байрлуулцдаг. Альсвал нэг шилэн хаалгатай ингээд сүмнэр шиг ингээд тавьчихдээ шүү дээ. Өөртөө бол авахд амархан л да хараад уншаал авчихна. Тэгээ яг хүүхдүүд бол тэнцүү хүрхийн тулд нэлээд одоо үйл явдлаа л шүү дээ. Санал 50 онгойлгон авна. Ийм ингээд зүйлийг нь хэлбэрчлээд зөөр ингээд мөлхөө. Одоо баг икеагийн нэг хөрхийн цагаан нэг олон нүдтэй шүгэнэд шүү дээ. Тим шүгэ байсан ч хамаагүй аваад тавьчих. Тэгэл номнуудын тэнд өрчих. Тэгтээ хүүхдийн өрөөнд ч юм уу альсвал нэг ингээ авахд хэцүү байршил биш. Нэг цаана унтлахын өрөөнд юм биш. Яг л нэг байн холигдаг том өрөөнд юм альсвал том коридортой бол коридортой. Ингээд тавьчих юм хүүхдүүд чинь хажуугаар яг хоолгондоо нөгөө ном харж идэм бэл. Тэгжээснэ гинт ингээ шүүрээд авдаг. Энэ өөрөө хүүхэд аяандаа хийх дадал болчихж байгаа. Энэ аюул чухал юм байна гэж харсан. Нэг бодтоор хэрэгжүүлсэн болохоор одоо гэхэд манай коридорт ингээд том номын сан саяхан дахиад тавьчих жоохгүй хүүхдийн өрөөндөө тавьж үзлээ. Залуу гэрүүлээ чинь зөндөөл нүүн штэ. Нүүх болгоно нэгэ тавилга өөрчлөгдөнө. Дандаа нэг жижигхэн ингээд нэг икеагийн тийм шүүгээтэй байжсна арай тогтчуулаад тавиадаа гэд хүүхдүүдийнхээ өрөөнд тавьсан чи хүүхдүүд яг өрөөндөө хараа уншдаггүй юм байна. Тэн зөвхөн унтах гэж ордог. Тэгэл том өрөөндөө л байраг амьдраад байгаа байхгүй юу? Нэг зочны өрөөмгийн том өрөөндөө тэгээд чи манай хувьд нэг коридор нэлээд том талтай. Тэгээд коридор ашиглаад нэг хүүхдүүдийн авирдаг төмөр мөмөр юм хийчин гутаа хажууд намын тавирыг хийсэн чинь илүү амар болчих. Яг тэр номоо аваад авахгүй. Тэнд байхад яг 2-3 сар бол номдоо үнэхээр хүрээгүй. Энэ бол юу та бодит жишээ. Манай тохиолдсон. Нөгөө номон дуртай хүүхдүүд чинь номдоо хүрхээ болчихж байгаа. Тэгэхээр бид нүдэнд нь нийл гарт айрхан яг тийм л барьшил байрлуулах хэрэгтэй юм байна. Гэрийн номын одоо ерхэд энэ ийм зарчим байдаг. Эцэг эхчүүд өөрсдөө номтой нөхрөлдөхгүй бол одоо хүүхдээ ном уншиж шахах бол бас үр дүнгүйгээ те. Яг тэр нэг нюансыг ер нь бусад эцэг эхчүүд бас зөвлөж чадах зүйл юу яг таны хувьд юу гэж хэлэхээ? Өөрөө хийж үзээгүй, өөрөө туршаагүй, альсвал өөрөө бодитоор хийхгүй байгаа юм хүн заана гэдэг чинь тэр шиг хэцүү юм байхгүй. Тэгсэн дээр бол та өөрөө ном уншиж амжихгүй байж болно, завгүй байж болно те. Гэхдээ өөрийн чи дуртай сэдв байж болно те. Тэгээд кино зохиол үү. Кино үзэх дуртай хүн кино зохиол уншдаг ч юм уу те. Хүний хөгжлийн зохиол дуртай хүн хүний хөгжлийнхээ уншдаг ч юм уу. Ийм байдлаар дуртай юм тааглаа уншаач. Тэгин гот өсөөсөө хүүхдүүд аав ээж юм уншиж гэж харж эхэлнэ. Тэр үе та миний хүүхдүүд ямар номон дуртай байна. Жаахан хүүхд бол та нар өөрсдөө мэдээд урд мэдээж хүүхэд намаа уурна. Тэр бол зүгээр асуудал биш. Бүр бяцханд нь тохируулаад хатуу авцтай намыг авдаг ч юм уу. Дараагийнх нь тохируулаад ингээ яг тохирсон насны намыг авч өгөөд томроод ирэнгуут нь номын сан руу дагуулж аваад
Чи яг ямар сэдвийг уншмаар. Миний охин эндээс миний хүү эндээс үзээ. Ингэхээр хүүхдүүдэд сонголтыг өгч байгаа. Тэгэхгүй энэ номыг унш. Яг энийг л унших хэрэгтэй. Ингээд тулгаад эхлэхээр хинч сонирхож уншихгүй. Яг боддоор бол та нар ч гэсэн тийш те. Яг тэгжэл ингээд уншвал зүгээр болов гэж бодож байна. Дээрээс нь зөндөө олон найзуудаасаа сонсчихсан, танилуудаасаа сонссон. Би ном уншиж чаддаггүй. Би угаасаа ном уншаад эхлүүлэл хайдаг гинэ. Эхлүүлж ийн гэдэг чинь өөрөө айгүй том амжилт. Дутуу хайсан ч гэсэн уншсан байна. Тэгэл болоо. Заавал тэр намыг төгсгөлийн харах албагүй шүү дээ. Таалагдахгүй л орхиж болно. Заавал нэг намаа дуусгачих нөгөө ном руу орно гэдэг бас ойлголттой юм шиг лээ. Миний 5 6 нам зэрэг уншдаг талдаа. Яг бол өнөөдөр би энийг уншмаар бол эндээс нэг сэдв уншиж чинь. Тэгжээд л энээс нэг юм хармаар бол энийг уншиж чинь. Яг ингээд явцдаг. Тэгэхээр хүн тэнд намнаас ойдох ч юм уу, залхах ч юм уу тийм байхгүй. Бид нар ч гэсэн видео бичлэг үзлээ гэхэд нэг юмыг л тогтмол үзээд байдаггүй шүү дээ. Яг тэгтээ адилхан жоохон хөнгөнөр энгийнээр эн чинь манай амьдралд ингийн л зүйл гэдгээр оруулчих юм бол аав ээжээс ихсүүлээд өвөө эмээ хинч байсан хүүхдүүдэд үлгэрлэж болохоор зүйл гэж бодож байгаа. Одоо ер нь ихэнх эцэгчүүд дэлгэцтэй байлдаж штэ. Тэр дэлгэцээс яаж одоо ингэ хол байлах уу гэд. Тэгэхээр за жишээ нь манай одоо 2 хүүхдийн 5 6 дугаар анги баг нь одоо сургуульд орно гэхээр яг ийм насны хүүхдүүдийг одоо ном дуртай болгох юм. Ерөн зайхан номтой байр гэхэд та надад юу зөвлөж чадах вэ? Жишээ нь одоо би бэлэн зөвлөгөө авах гэдэг штэ. Энэ дээр нэг гэрэх жишээг л ярьчих те. Нэг 3 хүүхдийн жишээг. Нэг бүгднгийн төгс би хийж гисэн гэж хэлж чадахгүй. Манай ч гэсэн тохиолдол гарч байгаа. Бага насны хүүхд маань дээр маань илүү гарч байгаа. Нэгдүгээр ингээ хүүхэд. Яагаад тэгэхээр ажил гээд яг ингээд эхэлсэн чинь хүүхдээ хүмүүс даатахад үлдээсэн. Мэдээж тэр хүмүүс урдхаа хийгээл явж байгаа. Гэхдээ аав ээжийн ингээ анхаарал хандуулах нь тэднэрт угаасаа боломжгүй өөр юм хийж байгаа учраас. Тэгвэл тэр хүүхдүүд хөсөөсөө телевиз үзэж гин, утас үзэж гин. Тэр хүүхдүүдтэйхэн харилцахгүй болоод эхлэнгууд тэрлэг орчиж байгаа байхгүй. Зөвхөн бидний харилцааны одоо тутмаг байдал нь тэр хүүхдүүдэд өөр зүйлээс анхаарал татах юм хайж эхэлж байна л гэж харж байгаа. Тэгээ одоо яг тэр хүүтэйгээ ч гэсэндээ харахаа яг өөрөө хажууд нь байгаа л миний хүү яах вэ хүү хойлоо энийг унших вэ энэ ямар байна гэдэг нь гот шал өөр шууд телевизээ унтраагаал нашиг гүйчиж байгаа байхгүй юу. Утсыг ч гэсэн хаяал гүйчиж байгаа. Эн чинь хүүхдүүдэд угийн нэг ингээд анхаарал татах тийм юм ажиллаад байна гэсэн үг. Бид нэр тэрнийг тоохгүй байгаагаас болоод хүүхдүүдэд тийм байх юм байна гэд бас шүмжилж бас болохгүй юм шиг. Дээрээс нь сургалт одоо хүүхдүүдийн хүсэж байгаа ямар нэгэн хөгжүүлэх юмд нь заавал явуулаач гэж бас хэлмээр байдаг. Яагаад гэхээр хүүхдүүдийн бие бэлтрийн хөгжил хэрэгтэй юм уншиж болно тий. Тэгээд бас нэг урлаг соёлын мэдрэмжийг нь бас ингээ өсгөх нь зүгээр ах яагаад бол гарлаа зүгээр кино театраас өөр сонголт алга. Тоглоулъя. Хөдөө бид нар байсан бол волейбол тоглоё, сакс тоглоё гүйж болгосон. Энэ тийм байхгүй. Тэгвэл хүссүүсээгөө бүгдээрээ л e-спорт мэдээж e-спортыг би буруутгахгүй л даа зөв байж болно. Гэхдээ биеийн хөгжил хүнд хэрэгтэй. Дээрээс нь ямар нэгэн тийм урлагийн авьяасыг заавал бий болгож бид нар гадны оронд очлоо. Тэр нэг өөр дээр мэдэрсэн болохоор ганц хөгжим нотаар ингээ ая тоглож чадахгүй дээ. Усан цэлж чадахгүй дээ. Бөмбөг аятайхан шидэж чадахгүй дээ. Өөртөө айгуу сэтгэлээр унжаасан. Хизээж тэр хүүхдүүдэд дахиж тийм мэдрүүлэхгүй юмсан гэдэг үүднээс хар багаас нь ингээд юм нэг явуулж байгаа байхгүй. Тэгэн гот тэр хүүхдүүд чинь тогтмол ингээд сургалтанд ч юм уу ямар нэгэн зүйлд харьяалагдаад эхлэхээрээ цаг зав нь бага болчихно. Цаг зав нь багагаа хүүхд чинь тодорхой хэмжээгээр л телевиз дэлгэцээ үзнэ. Тэрнийг л тодорхой заадаг. Тэгэхгүй юу ч хийлэхгүй цаг завтай ялгачаад тэр хүүхд чинь ууд нь штэ бид нар ч ууд нэг тиймэрхүү болохоор тэрэн дээр л жоох анхаарал заавал төлбөртэй сургууль ч юм уу заавал лаг сургууль ч юм уу ийм бишээ байгаа орчныхаа хамгийн сайн байж болох юмыг л авчмаар штэ. Хүүхдээ хортон дугуулангууд зөндөөл байдаг. Аль эсвэл ойр хавчин боломжийн үнэтэй сургалтууд байвал байна. Хүүхдүүдээ нийлүүлээд ингээ бүжгийн дугууланд явуулдаг ч юм уу. Тэгээ энэ болгоноор бидний ядаж өөрсдийнхээ харьяанд 16 нас хүртэл нь чадхаараа дэмжиж туслаад чиглүүлээд өгчүүл илүү зүгээр юм болов гэсэн бодлоо. Ном уншдаг одоо жишээ нь танай хүүхдүүдийн багш нар нь ер нь бас ямар ажилт юу хийж яах нэр нь? Багш нар нь бас хөөх юм хэлнэ. Яа тэгэхээр ярианы ингээд үг ярианы баялаг сайтай байна. Хүнтэй харилцахдаа тодорхой ингээд чөлөөтэй үргээ илэрхийлж ийн гэд. Балетанд явна, төгөлдөр хооронд явна. Тэгэн гутаас англи хэлний сургалт гэдэг ч юм уу тий. Тэгээ сая солонгост нэг хэсэг байх хугацаанд яаж зүгээр ялахгүй хүүхдүүд өдөржингөө дэмээ байна гэж тал таквондогийн сургалтанд явуулж үзлээ. Зургийн сургалтанд гэдэг ч юм ингонгод
Монгол багш бай, солонгос багш бай бүгдээрээ яг хэлж байна. Сурах арга барилтай хүүхдүүд байна гэж. Сурахыг хүсдэг, ирмэлцэлтэй. Ямар нэгэн зүйл ингээд заахад хүлээж авах чадвар сайтай байна гэдэг хэлж байгаа. Энийг чи бид нар суулгах гэж зөндөө юм болдог тий. Гэтэл ном энэний гол суурь юм байна л гэж хэлсэн. Ном уншдаг хүүхчин сэтгэж чинь, сонсож чинь, ойлгохыг хүсэж чинь, төвлөрч сууж чинь. Тийм л там даваа талын дас харагдаж байна. Үлгэр уншдаг гэлээ ямар хөө төрлийн үлгэрүүд ер нь арай уншдаг байна хүүхдүүд. Ер нь тийм нэг гоё сургаалт үлгэрүүдийг ч гэсэн уншиж өгнө. Дээрээс нь одоо зурагт номнууд байгаа шүү дээ. Хөөрхөн түүхтэй. Миний аав супер гэдэг ч юм уу те. Би тоогож чадлаа гэдэг ч юм уу. Хөөрхөн номнууд зөндөө байдаг. Тэр болгоныг ингээд бас ямар нэг сэдв харгалзахгүйгээр гэхдээ мэдээж хүүхдэд зориулсан номнууд чинь тодорхой хэмжээнд хязгаартай хийгдэж байгаа учраас тэрнийг л сонгоод уншиж байгаа. Нэг хүүхэд ном уншихыг хараад нөгөө хүүхдүүд ер нь бас одоо нөлөөнд нордгоо шүү дээ. Ингээд тийм ер нь бас арга одоо хаана ямар орчинд тэрийг хэрэгжүүлэх зүгээр тань дээр бас тийм жишээ байна уу? Энэ дээр аягүй хөөрхөн жишээ байгаа л да. Манай охин том охин ч одоо нэг 11 12 хүрч байгаа. Тэгвэл нөгөө номын сан гараад өөрийнх нь сонгож авч байгаа ном аягүй сонирхолтой зурагтай хөөрхөн тийм адил явдал ихтэй ном байгаа байхгүй. Тэгээ тэрнийгээ цуснаар авчихчих. Нэг цусна 20 даал ингээ бөөндөө бийждэг. Яг насны хүүхдүүд бүр жоохон яраагаас эхлээл 12 3 настай хүүхдүүд байгаа. Тэгтэл ном сонирхолтой санагдангуудаа гараад нөгөө номоо барьчичаад найзуудаа энэ өстой гоё ном байна ингэсэн тэгсэн гингууд нөгөө хүүхдүүд нь би уншия гэд ингээд ээлжлээ хэдэн өдөр уншиж байгаа байхгүй нөгөө номыг. Тэгснээс сүлдээ яаж нэхэр би энэ номыг дараагийн бүлгийг ээжээр авах болно, аваар авах болно. Ингээд нэг нөлөөлж чад. Зүгээр тоглоо явж байсан хүүхдүүд те адилхан янз янзын тоглоомыг л ингэжсэн хүүхдүүд чинь нэг нь ном уншаад тэр ном сонирхолтой байна гэд нөгөө мэдэрсэн мэдрэмжээ ингээд нэгэндээ дамжуулангууд дамжаад байгаа байхгүй ингээд аюу хөөрхөн. Энд чинь аюу гэгээлэг тийм нэг соёл болчихж байгаа. Тэгэхээр яг тэр насныхантай бол тэгжэл ажилламаар юм байна гэж бодсон. Тэгэхгүй яг төлөвшөж байгаа биегээ болж байгаа үед нь чи ном унших хэвээр айлуу гэдэг ч юм ингээд шахан бол шууд зөрүүлнэ. Үгүй. Яагаад? Би өөрөөр юмэр гэд хэлцдэг юм бэл. Тэгэхээр яг энэ үедний найзуудаар нь найзын нөлөөллийг үзүүлэх. Тийм. Энэ нэг чухал юм байна гэж бодсон. Багуудад бол заавалчгүй аав ээж яг гардах хэвээр. Яг л уншиж өгөх хэвээр. Хайн хандаж болохгүй. Тэгээ одоо нэг ном уншуулах гээд аав ээж энийг уншаад ёо яшигтай юм би чи бойлж үзгээл ингэх юм бол тэр хүүхд дахиж ирэхгүй шүү дээ. Яасан миний хүү аль үлгэр унших юм энэ үг гэл ингэснэ хөө энэ өвөөгийн сахлыг хардаа инээдтэй байгааз гэл хамаагүй ингээл ярьчих хэрэгтэй. Тэгэхээр тэр хүүхдийг ярих сэдвүүл дөрнө дахиад уншуулмаар болно. Энэ намаараа дамжуулж аав ээжтэйгээ би ойртож болох юм байна гэдэг мэдрэмж авчвал тэр хүүхд баян уншуулах гэдэг. Энд чинь өөрөө нэг бас нандин холбоо үүсгэж өгч байгаа. Тухайд манай баг хүүхд өнгөж төрсөн нэг хэдхэн сартай байсан. Тэгээд урах наран хараалт гэдэг яагаад урах наран хараал манай өөрөө бас тэр хүүхдээ буйдхан аяга хөөрхөн штэ. Тэгээд зуны цагт бид нар чинь гаднаа гараад уулздаг гэсэн чинь өвөл болцсон чинь гадаа гараад уулзч байгаа ялангуйтай за хэдүүлээ групп нэгээд ингээ явдаг байлаа. Хэрэгцээтэй мэдээллүүдээ солилцаад. Тэгээд чинь ер нь өдөржингөө яг надтай адилхан хүүхдүүд нь уйдаа сууж байгаа хта ээж нараас ингэж байгаа хта тэгвэл ном уншд юм үлээ гэж бодоод тэгээ 3 хүүхэд маань нэгэнд ингээд хажуудаас суулгасан хоёр нардаас ингэсэн нэг хөвгчлөлтэй хэдэн яг нэг гэртээ уншдаг шиг фэйсбүүкээрээ шууд онлайнаар ном уншдаг гэсэн. Тэгээ нэлээд баг 8 9 удаа тэгж уншчихлээсэн юм билээ. Тэгээ хүүхдүүд чинь гадаа гараад дэлгүүр оронгот өө нэг ном уншдаг хүмүүс явж ийн гэж хөргөд ийдэг байсан. Тэр бас айгүй хөөрхөн жишээ олж байсан. Олон хүүхдүүд сонсдог байсан уу? Бас хөөрхөн сонсноо гэдэг нэг тэнчнаас тийм олон хүн амьдрахгүй. Гэхдээ цөөхөн айл байгаа гэсэндээ тэр хүүхдэд л хөргөхийг хүсэжсэн. Тэгээд эцэгчүүд манай айгүй хөөрхөн манад ийм үлгэрийн ном байгаа. Энийг уншаад өгөөч. Манад ийм юм байгаа гэд нэг нэгэндээ ингээд номнуудаа харуулдаг ч юм уу. Бүр хөөрхөн тийм соёл тогтчихсэн. Тэгээд тэрнээс хойш нэлээд томорсныхан дараа төв рүү ороод ирэнгүүт тийм боломжгүй болчихж байгаа байхгүй нөгөө баг манайх ч одоо үед чи хуршиж тань хайлтсан үе штэ. Тэгэнгүүт за хүмүүс яг юу хөрөхгүй завгүй аав ээж нарт яаж туслах уу гэж бодож байгаад бас хэдэн хөөрхөн жижигэн үлгэрийн номнуудыг орчуулад өөрөө хоолой оруулаад YouTube дээр байршуулж үзчихсэн. Гэхдээ над чих хүн өөрөөс нэг хүмүүс таниулахын тулд юм хийж чадахгүй юм хэлээ л дээ. Тэгэл ямар ч зүйл орхицсан. Гэтэ тэрнийг хизээ нэгэн цагт үргэлжлүүлээд завгүй аав ээж нарт зориулсан үлгэрийн подкаст болгох бас бодол байгаа. Одоо л нэг дахин бодох цаг гарч ирж байна л да. Бага хүүхэд 7 8 нас хүрээд эхэлсэн чинь яг бага хахад үнэхээр амжихгүй учраас
нэг бодлоос хэтрэхгүй эхлүүлээл орхио явж байсан юм бас байна. За та тэгэхээр одоо хүүхдүүдэд чиглэсэн бас ийм зохиолууд орчуулж байна тий. Ер нь бас энэ түүх яаж эхэлсэн, энэний одоо цаад зорилго нь юу вэ те тэр талаараа дэлгэрүүлж ярил. Дэлгүүрүүдээр ороод ном хайхаар аягүй хязгаарлагдвал хүрээнд байгаад идэвсэн Монголдоо. Тэгэнгүүт Солонгост жоох үедээ харсан чинь хүүхдийн ном аягүй гоё хавцтай, гоё зурагтай. Ер нь их дайжгүй. Тэгэнгүүт нэг ном авчраад ингээ уншаад тэгэхээр энэ ном монгол хэл дээр байсан болоосаа. Энэ ном ийм байсан болоосаа мэдээж нэг хүслээс хэтрэхгүй байгаа байхгүй юу? Тэгэж зөндөө бодож бодчихснаа. За ковид үеэр гэртээ бүгдээрээ л нам суусан штэ. Тэр өдрүүдэд өдөрт нэг ганцхан үлгэрийг богинохон ч хамаагүй ганцхан үлгэрийг л орчуулдаг бай гэдэг зорилго тавиад нэлээд олон үлгэр орчуулж тавьж ирсэн. Тэгснээ ер нь нэгэнд орчуулсан юм чинь ном болгочвол яад ингэ. Тэгээ судалгаа хийжгаад сургаалт үлгэрүүтэй энэ номнууд гаргаж эхэлсэн байгаа. Ер нь эхний ном 3 жилийн өмнө гарсан. Одоо дараагийн ном дээр ажиллаж байгаа гэж дуулсан. Тэр нь яг агуулгын хувьд ер нь ямар одоо номнууд байгаад байна? Бид нар багадаа сонсч байсан да нэг ах トゥ хоёр нэгэндээ ингэ туслаад шуудаатай удаага ингээл өгөөд яваад байдаг нэг үлгэрээдэг та. Миний ах минь ганцаараа амжина гээл. Тэгтэл ах нь миний дүү чи олон хүүхэдтэй амжина гээд ингээд гэтэл бидний тэр үлгэр яг ямар төгтэй хаанаас үүдэлтэйг мэдгүй ч гэсэндээ сонсоод үсцэн ах トゥ гэдэг чинь нэгэндээ ингэж тусалдаг юм байна гэдэг мэдрэмжийг авчиж байгаа. Тэгвэл энэ үлгэрүүд донд дандаа ерөнхийдөө тийм агуулгатай буюу хүүхдүүдэд нөгөө хүнийг хайрлах, бусдыг хүндлэх ёс зүйтэй байх гэдэг зүйлүүдийг их тайлбарлаж өгсөн. Тийм үлгэрүүд байгаа. Нийтдээ 5 цуврал гарах юм. Одоо 2 дахь цувралын маань зурагдсан. Хэвлэлтэнд ороход бэлэн болчиход байж байгаа. Ер нь зүгээр Монголд ингээд хүүхдийн зохиол бас яг олдц муутай гэдэг чинь яг хүүхдийн зохиол хэвлэх тэр одоо гэдгийг зах зээл ч гэдэг юм ер нь тэр орчин бас танд яаж мэдрэгдэж байна те. Ер нь яг хүн чинь бас нэг талаасаа бас бизнес загвар болох хэвээр те. Гэхдээ нөгөө талаасаа тодорхой нэг үндсийн нөх хэвээр. Ер нь одоо дунд сургуульд явж байгаа тэр одоо зохиолуудын агуулга ч юм уу та зүр хөндлөнгөөс харахад юу гэж хэлдэг вэ? Яг өөрөө бодитоор энийг хэвлээд хийгээд үтсний дараа л ховор байдаг шалтгаан энэ юм байна л гэж бодсон. Тэгвэл хүүхдийн ном чинь өөрөө хүүхдэд ээлтэй байх хэрэгтэй. Нэгдүгээрт мэдээж агуулга байгаа. Хоёрт хуудсан ч гэсэн хүүхдийн гар зүсэхгүй байх хэрэгтэй. Өнгөн нүдэнд тодой байхгүй. Хатуу хавцтай хийжээж ингэнгүүт үн ялчгүй энгийн одоо томчуудын авдаг зузаан номнуудаас үнтэй тусч гардаг юм билээ. Тэгэхээр энийг зориулж хийн гэдэг маань ийм зохиол нам гаргаж байгаа хүмүүс бол үнэхээр хүүхдүүдэд юм хүргэе гэсэн сэтгэлээр гаргаж байгаа гэж бодож байна. Энэ зах зээл нь гэсэн жоохон хомигдмал юм билээ. Тэгэхээр аргагүй юм даа л гэж атсан. Мэдээж тэр 50-60 саятай хүн амтай улс. Тэгээ 3 сая хүнтэй улс гэдэг чинь асар ялгаатай. Энэ зах зээлийн өвч гэсэн үнэхээр ингэж ялгаатай. Тэгээ анх энэ номыг гаргана гэж ярьж байгаа үед зарим нэг хүмүүс юм хэлжилээсэн л та. Монгол ном зохиол хийгээд баяжсан түүх гэж байдгүй маа. Би ер нь тэгжсэн. Тэгэхээр дотроо хатаа би чинь ямар зорилготой хийж байгаа лээ. Эндээс ашиг олно гэж угаасаа байхгүй. Угаасаа анханасаа тийм зорилготой хийгээгүй. Гэхдээ хүмүүст хүрээсээ нэг ч гэсэн хүнд энэ ном, энэ үлгэр нэг ч гэсэн хүүхдэд очиосээ. Миний хүүхдүүд унших дуртай намыг хэн нэг хүүхдээс уншаад явж байл гоё доо гэсэн яг тийм сэтгэлээр л хийж байгаа. Тэгээд ирээдүйд одоо оруулж байгаа хөрөнгө оруулалт гэсэн үднээс л хийж байгаа та. Ер нь цааш тийм бас том зорилго одоо хүүхдийн зохиолтой холбоотой таны зорилго юу вэ? Ерөнхийдөө энд нэг 5 цувралаа гаргаад тавьчих. Энээс хойш ийм ном дээр ерөнхийдөө ажиллахгүй. Гэхдээ өөр нэг том зорилго байгаа нь эцэг эхчүүдтэй хандсан чиглэлээр хүүхдээ өсгөхдөө бид нар яаж хандаж өсгсөн зүгээр вэ гэдэг бодит туршлагууд байгаа. Бодит ингээ хүмүүс өөрсдийн зохиолууд байгаа. Тийм зохиолуудыг илүү намтарчилсан номнуудыг орчуулж гаргах тийм төлөвлөгөө байгаа. Эхнээсээ орчуулаад бэлтцсэн л байгаа л да тийм. Тэр нь одоо ямар хүмүүсийн намтрах вэ? Солонгосын алдартай Валвалын тамирчин байгаа. Эмэгтэй тамирчин Монголд ирээд явсан тэр хүний ном байна. Мөн алдартай хөл бөмбөгийн тамирчин байгаа Солонгосын сан гэдэг тэдний аавын бичсэн ном байгаа. Хүүхдүүдэд яаж хөл бөмбөгийн тамирчин болоход нь араас нь тусалд дэмжсэн гэд. Гэтэ тэр нь гарахаас өмнө энэ хүн өөрөө ямар учиртай болоод хүүхдүүд нь хөл бөмбөгт дурлсан. Энэ хүн яг яаж дасгалж өсгсөн болоод энэ хүүхдүүд Европт очиод тэр ийм багийн том тоглогч болж чадсан. Энэ бүх түүхэнд тэнд ингээд байж байгаа. Зүгээр сонирхож уншснаа. Үгүй энэ яалчгүй хүмүүст хүрэх ёстой байна гэж одоо орчуулаад тавьчихсан л гэж байгаа. Ер нь зүгээр та бас ингээд Солонгост сурж исэн бас ингээд ажиллаж явах те Монгол хүүхдүүд, Солонгос хүүхдүүд, Монгол эцэг эхчүүд, Солонгос эцэг эхчүүд гээд харьцуултууд явдаг л бах те. Ер нь бидний бас одоо
давуу тал гэх юм уу нэг талаас нөгөө талаас бас ер нь Солонгос эцэг эхчүүдээс суралцах зүйл юу вэ те? Бид нар бас тэдэнд өгч чадах зүйл байна гэдэгт та ямар ажиглалдээс. Сая өмнө явахтаж ажиглаж байсан юм л Монгол хүүхдүүд юм сурахтаа айгу хурдтай сурдаг. Тэр бол яалчгүй нэ. Дээрэс нь тэр хүүхдүүд нөө илүү байгальтайгаа харьцаж амьдардаг манайхан. 100 болохоор бүгд л хөдөө хардаг шүү дээ. Энд чинь өөрөө бидний хүүхдүүд айгу том үнэхээр том ингээд нэг эрүүл боловсрал байгаа. Тэгэхээр альва нэг улсын юмыг ингээд тэр нь хэд сайн тэр нь хэд ийм гэдэг шүүмжил ч юм уу альсвал лаг гэж би л харж чадахгүй байгаа. Хүн болгон өөрөөсдийнхөө сайн бодоод явчвал зүгээр. Монгол хүмүүсийн хувьд айкон сайн гэж ярьдаг. Тэрнийг бол хүлээн зөвшөөрнө. Ямар нэгэн зүйлд ингээ айгүй хурдан одоо суралцаж чаддаг тэр чадвар байгаа. Тэрнийг л сайхан хөгжүүлцгээе. Тэр нь л зүгээр ах гэж байна. Та бас эцэг эхчүүдийн төлөө л одоо боловсролын тогтолцоо болохгүй юм гээл янз янзаар ярьдаг те. Ер нь та зүгээр хувь эцэг эхийн үүднээс харахад боловсролын тогтолцоонд бас юу нь болохгүй юу нь болоод байна бас те. Энэ айгүй том сэдвээр орчих гээд байна л. Та зүгээр хүүхдүүдээр ажиллаж байгаа талаас нь харуул. Бүх хүүхэд ижил боловсрал авах хэрэгтэй. Нөгөө сургалтын систем ч гэсэн адилхан баймаар байгаа даа байхгүй. Тэгтэл яг үндэ үнэхээр ялгараад байна. Тэр айгүй хэцүү. Юуг нь хэцүү юм гэхээр бид нар энд хичээгээд хүүхдүүдээ сайн болгохыг хичээж идэг. Тэгтэл тэнд нэг хэсэг хүүхдүүд зүгээр л алдагдаад байна. Тэр хүүхдүүд адилхан боловсрал авах гээд л адилхан л ирж байгаа шүү дээ. Тэгвэл тэд нар чанартай боловсрал өгөхдөө бүгдээрээ л яг ижилхэн зөв чин сэтгэлээсээ жоохон хандъя л да. Хүний хүүхдийн төлөө биш. Хүний хүүхд чинь миний хүүхд гэдэг яг тэр сэтгэлээр хамтдаа ингээ хөгжчихөөсэй л гэж бодож чинь. Тэгээд сургагчиг номон дээр ч гэсэн ажиллахтай аюу тийм сэтгэлтэй хандаасай. Хүүхдүүдийн эн чинь Монгол улсын ирээдүйн иргэд тэднэр боломжийг олгож байгаа би аюу тийм чухал гарцсан өвүүд нь хаалгана. Яг ийм сэтгэлээр хүн болгон жоохон сэтгэл гаргаасай л гэж хүсэж байна да. Тэгээд хүүхдүүдийн сургууль дээр очисон ч гэсэндээ тэр хүүхдүүдийг тайван суралцах орчныг хэр бүрдүүлж гин. Нэг ангид хит олон хүүхдийг шахаж гин гэдэг чинь өөрөө байж болохгүй асуудал байхгүй юу? Тэрэн дээр ч гэсэндээ нэг жоохон ер нь сэтгэл дутагдаад байгаа юм л да л гэж бодсон. Зөндөө таньдаг хүмүүс ингээ хүүхдүүд маань тэр байрны нэг давхрын тийм байранд ингээд одоо суух өөрөө байхгүй учраас ингэж чинь бид зургийг явуулж байгаа байхгүй. Ийм учраас агааржуулт байхгүй өрөөнд 30 40-үүлээ сууж гин гэд. Эн чинь бид нар тэр хүүхдүүдэд сургах хэрэгтэй тэр боловсролынхаа систем дээр хэр анхаарч байна гэдгийг харуулаад байна л та. Нэг хитрхийг үнзгийн сэдв учраас хамаагүй ингээ арчиж чадахгүй л ярих л ёстой л доо. Угаасаа энэ аягүй тийм сэтгэл имзэглүүлсэн юм болоод байна. Тэгээ явандаа энэ чинь боловсролын тэгш ус байдал чинь тэгэл бүх юмны тэгш бос байх юм одоо яоцгууд юм нэг суурь болоод байна л да. Таны хувьд хүүхдүүдээр нь бас мэдээж бас та хүүхдүүдтэйгээ сайн ажилтгийг эцэг эхчүүдийн нэг ерөн зүгээр тэр ирээдүйн карьер гэдэг юм уу одоо л эцэг эхчүүд сая ярьлаа ингээл за үнэтэй сургууль за англи хэлтэй бол ингээд ирэхэд ингээд байдаг мөнгө өгөөл алдчихж штэ тий ингээд яадаг ч байсан одоо би англи хэлгүйсэн юм чинь ямар хүүхдээ нэг англи хэлтэй ямарс болгочих юмсан гэдэг нэг тийм одоо зарим талаар дутуугийн комплексын мэдрэмжээсээ болооч тэгдэг юм уу тэгээ нөгөө талаасаас хүүхдүүдээ ингээд хитрхий шахдаг одоо ийм олимпиадад заавалч явах хэрэгтэй шиг гэдэг юм уу тий ингээд хүүхэд ингээд өөрөө юу хүсэж чинь гэдэг тэр юм хайхгүйгээр явчихад байна л яг тэр талаас яг ер нь та бас хүүхдүүдтэйгээ ямар зарчмаар ажилтдаг вэ тэр нэг хүүхдэрээ байх бас нэг тодорхой орон зай хэрэг болох гээд байна шүү дээ. Тий. Манайх энийг аягүй хөөрхнөө шийдсэн л дээ. Бүх юмыг яг нэг гэрийнхээ ойр гэдэг зарчим баримтлаад эхлээд хүүхдийнхээ сургуулийг сонгуудаад сургуулийн хажууд очсон 5 минутын газар. Тэгчээр 5 минутын газар учраас энэ хүүхд сургуульдаа явж ирэхдээ л 20 минут зарцуулна шүү дээ. Найзтайгаа инээлж гараал ирнэ. Сургуулиудын яг хажууд гингууд тэр хүүхд чинь сургуультандаа ороод нэг цагийн өнгөрөөсөн гэсэн дараа тоглох цаг нь 2-3 цаг гарч л байгаа байхгүй. Найзуудтайгаа ингээл сайхан тоглолчихно. Хүүхдүүд тоглох цаг заавал байх хэрэгтэй. Хөгжилдэг цаг, өөрийн гэсэн цаг. Тэр нь заавал гарах хэрэгтэй. Тэрэн дээр нь ажилдаг. Дээрээс нь сургуулийн боловсролын талаар ч юм уу одоо хэлний талаар ярихад одоо надаас хүмүүс асуудаг л дээ. Та хоёр солонгос хэлтэй юм чинь хүүхдүүд чинь солонгос хэлтэй юу гэдэг. Үгүй манай хүүхдүүд солонгос үнэхээр байхгүй. Яа тэгэхээр монгол хүн монгол хэлээ сайн сурах хэрэгтэй. Монгол үгийн баялагын сайн байх хэрэгтэй. Үг язгуураа мэддэг байх хэрэгтэй. Тэрэн дээр нэлээд хатуу зарчимтай учраас октоосоо багаас нь хэл заагаагүй. Сургуульд орж иж л одоо англи хэлэн дээр сурж байгаа болохоос тэр боллоо зөвхөн монгол хэлээ гэсэн. Одоо ч монгол хэлээр ингээ ярьж хагаад надтай хэрвээ ярьж хагаад тийм гэжээс нь л энэ өгч юу үлээ гэдэг ч юм иймэрхүү байдал гарвал ягаад ч юм ингээ цаанаасаа миний охин юу яриад байгаа чи монгол хүн монгол хэлээ мэдэх хэвээр. Наадах чи яг монголоор яг ямар утгатай. Чи монгол үгээ хэрэгэл. Найзуудаа чи тийм байж болох ч гэсэндээ монгол хэлээ сайн мэдчихээ чи гадаад хөлийг төгс сурч чадна
Монгол руу орчуулахдаа төгс орчуулж чадна. Тэгэхгүй гадны ч юм хайнхан ч хэлээр ингээ яриад бол энэ чи одоо яах юм энэ болохгүй миний хүү. Яг ийм хүү байдлаар шууд ярьчтэй. Тэгээ онгод дэр хүүхд найзуудаа мэдээж фан хөгжилтэй гэдэг ч юм те ингээ хэрэглээд тоглож болно. Гэхдээ монгол хэлээрээ над үгээ сайн мэддэг байх хэрэгтэй гэдэг зарчмыг хэлдэг. Тэгээ сургуулнаас адилхан. Сургуулийн нэрийг энэ дуртад яах гэхдээ сургуулийн систем нь монгол хэлийг маш сайн гэж зааж өгдөг. Дээрэс нь уран зохиолын хичээл заавал ордог. Тэнийг яриулдаг, тэмдэглүүлдэг. Ингууд энэ хөгч нь ялж өг хэлтэйгээ ойртож гин өөрсдийн гаргасан уран зохиолын тийм сурах хүчиг байгаад байгаа. Тэрэн дээр чинь янз янзын гоё үлгэрүүд ирж гин. Тэгэнгүүт дахиад дээрэс нь энэ сард энэ удиралт унших номны жагсаалтыг гаргаад өгч. Тэрнийг хүүхдүүд аваад хичээлдээ аваа явчихна. Ингэхэр чинь тэр сургууль өөрөө бас аягүй том үүрэг гүйцэтгээд байгаа байхгүй. Тэгэхээр тэгж айгүй айтайхан санагдаж байгаа. Тэр сургуулийн үед тийм харин улсын сургууль дээр ийм асуудал ийм тал дээр яадгийг сайн мэдэхгүй л байна л та. За ер нь подкастаа ингээд өндөрлөе гэж бодож байна. Тэгээд та бас ингээд одоо манай одоо подкастын сонсогчд бол янз янзын хүмүүс байгаа, эцэг эхчүүд байгаа, бизнесмэнүүд байгаа. Тэгэхээр бол одоо юу гэдгийг тэр манай сонсогчд хандаж хэлэхэд ер нь бас юм гол одоо мессеж ивэл та юу гэж хэлэх вэ? Миний хэлмээр бүгдээрээ гоё уншдаг бай. Уншдаг байхын хэрээр илүү ингээд сэтгэх боломж гарч ирдэг. Уншдаг байхын хэрээр ямар ч салбарт орсон бид нэр илүү судалгаатай бүр ингээд улс суурьтай юмд ханддаг болох байх. Тэгэхээр хүүхдүүдтэй ч гэсэн бид нар тийм үлгэр дуурайлт үзүүлэх чухал хүмүүс учраас аав ээж нар минь ах эгч нар минь өвөө ээж нар минь тий бүгдээрээ номдоо дуртай бай. Хүүхдүүдээс дуртай байх үлгэр дуурайлыг өөрсдөөсөө эхлэе. Ийм л уриалга хэлмээр энэ да. За баярлалаа. За ингээд номын тухай унших гэдэг одоо үн цэнтэй дадлын тухай ярилцсан энэ дугаар маань энэ түрээд өндөрлж байна. Манай зочноор нар мандах оролцлоо. За номын хорхойтон хүүхдийн ном эрхлэн гаргагч. За ингээд бизнесмен подкастын сонсогч та бүхэн манай YouTube channel-ыг дагаараа лайк, share, комментээр биднийг дэмжээрэй гэж хүсэх байна. Ингээд танд баярлалаа. Баярлалаа. Өнөөдрийн сонирхолтой подкастт хамтдаа ярилцах ийм алтан боломж өгсөнд баярлалаа. Тэгээ зөндөө олон сэдвээр ярилцлаа. Ижил сэдвэр ингээ хоббигоор юм ярилцах гоё юм байна. Тэгээд ийм гоё ярилцлага өгсөнд баярлалаа. За баярлалаа.